Хинтээ аймгийн Гал шар сумын иргэд орон нутгийн өв соёл болох марзаа, гиенго, ерөөл магтаал, мал энэгшүүлэх, хурдан морины цол, бүхийн цол дуудах, адууны хэрэгслийг урлах арга зүй алдагдан гэгдэж байгаа учраас орон нутгийн битва, бит бус өв тээгчдэр залуу их хүүхэд багчуудад өвлүүлж сургаж түгээн дэлгэрүүлэхэд анхааран ажиллаж байна. Монгол ёс заншлыг сурчлах ёсоор насан туршийн боловсролын төвийн багш болон ахуйн багшлийнхаа холбоотойгоо хамтраад тухайн сургалтуудыг явуулахаар ерөнхий хуваар төлөвлөгөө гаргаад байж байгаа. За тэгээд бид нар хүүхдүүдэд бас 1 2 3 4 5 6 7 8 9 гэх мэтлэн хүүхдүүдийг шатчилж үйлчилсэн маягаар сургадаг. 1 2 дугаар ангийнхаа сурагчдад шагаа надад шагаа харгаа явдаг. 3 дугаар ангийнхаа хүүхдүүдэд хөлөг тоглоом явахад 4 5 дугаар ангийнхаа онцон тоглоомын наадгаа хүүхдүүдэд ингээд үе шат дараалан сурахын хөө төлөвлөгөөтэй ажилладаг. Тэгээд мөн бид нар зан заншлыгаа авч үлдээх сэргээгдэг үндслээрээ зуны даалгавартаа сурагчдаа дээс ноос боловсруулах арга төвгөрөө дамжуулаад хазаарч хөдөр ногт зангидах гэх мэтлэн зүйлсүүдийг сурагчдаараа бүтээл болгож ер нь амьдралын дадал хэвшиж болохыг ерөнхийдөө зорж явж байгаа. Иймд Монголын өв уламжлалт ёс заншил өөрийн орон нутгийн өв соёлын онцлогийг таниулах, сэргээн сурчлах, суралцах, хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, түүгээр бахархан суралцах явцад үнд зүйлсийг эрхэмлэн хэрэгэлдэг иргэн болгон төлөвшүүлэхээр Хинтээ аймгийн Гал шар сумын ерөнхий боловсролын сургууль доктортой хөгжлийн боловсрол 2 төслийн хүрээнд зан заншлын өргөө төслийг хэрэгжүүлж байна. За бид нар зан заншлын өргөөг талин өргөөгөөрөө хүүхд багчуудаа шагаан харваа сурчилж энэнгээрээ өсвөрийн багтай болно. Тэгээ мөн онцон тоглоом, Монгол наадгай, хөлөг тоглоом гэх мэтлэн зүйлсүүдийг сурагчдаа мэдлэг болгохыг зорьсон. Тэгээ мөн үүн дээр үндслээд манай Хинтээ аймгийн Гал шар сум маань хурдны үлгийн нутаг байгаа. Нутаг орон нутгийн онцлогийг харуулад бид нар сур суран эдэл боловсруулах гэж ерөнхий чиглэлд оруулж ирээд сурагчид маань өөрсдийнхөө бүтээл болох сур суран эдлэл, чөдөр хазаар ногт зангидах зэрэг зүйлсийг энэхүү хичээлээр авч мэдлэг болгож байгаа. Хүүхдүүд маань их сайхан юм сурж байна. Бид нар зааж өгч чадахгүй байхад одоо багш нар маань ийм сайхан өргөө танхим байгуулад энийгээ сурчлаад зааж өгч байгаа нь их баяртай байна гэж хэцгүүдээс бас ингэж байгаа. Үр хүүхдээ ёс зүйтэй, хүнлэг, соёлтой найрсаг иргэн болон төлөвшүүлэхэд уламжлалт ёс заншил өв соёлыг өвлүүлэн хадгалуулах, хүндэтгэн дээдлэх, амьдралын хэв маягт дадлуулан хэвшүүлэх нь бидний үүрэг юм. ERP технологи ашиглаад А4-ийн хэмжээтэй үзүүлэн бэлдэж тэрхүү програмаар сурчилж багш нарынхаа хэрэглэгдсэн хичээлийн үзүүлэн олон цаас хэлбэрээр биш цомтгосон хэлбэрээр дэлгэрүүлж ингээд суралцахаар ерөнхийдөө төлөвлөлөөд үйл ажиллагаа маань хэвэн явж байна. Хүүхдийнхээ нас сэтгүү онцлог тохируулаад хүүхдийг сургах, хүмүүжүүлэх, төлөвшүүлэх, мөн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх ийм зорилготойгоор үйл ажиллагаануудыг төлөвлөсөн байгаа. За тэгээд төлөвлөгөө ёсоор 1-р ангийн хүүхдүүд маань хичээл орж байна. За өнөөдөр бид нар хичээлээрээ шагаа наадгаа хэрхэн тоглох вэ? Шагааг одоо уламжлалт аргаар яагаад шагааг одоо 5 хушуу малаар нэрлэдэг болсон юм бэ? Энэ талаар бүгдээрээ нэрлэлт сурна. Мелалга үгнүүдийг мөн хэлж сурна. Энийгээ гэрийн даалгавартаа чийжлэн. За мөн бид нар өнөөдөр хичээлээрээ хүүхдийнхээ нас сэтгүү онцлог тохируулаад морь уралдуулах гэдэг тоглоомыг шагаагаар тоглож сурцгаана. Эхлээд морин замаа өрнө, тийм үү? За морин замаа өрөө хэлүүлээ. За шагаанаасаа морио уралдуулах замаа өрөөрэй. За морио авцсан байгаа. Чиний морь хаана вэ? За сайн байна. За өөрснийхөө морийг аваад байж байна. За замаа өрнө. Ийшин замаа өрөөрэй хүүхдүүдээ. Бүгдийг морь усгаад өрнө, тийм үү? Ингээ за өрөөрэй. За ингээ морио уралдуул. За энд ирсэн хүүхэд төрүүлнэ гэсэн. За нөгөө моринуудаа тавиарай. Өөрснийхөө сонгосон морийг. Бүгдээрээ дараалалаар шагаагаа хаяна, тийм үү? Би энийгээ хүлээх нь ойлгосон хүүхдүүдээ. За тэгээд эхний хүүхд ингээд хинч тогоогоос эхлээд хэдүүлээ хаяад явчих. За ингээд хинч тогоо маань 4 шагаагаа орхиод. За морь буусангүй, тийм үү? За дараа нь хангаа ишиг дээр. За мөн морь буусангүй. За өн болд. Найзуудтайгаа тоглоод тэм дээр их суралцаад маш гоё байсан. За өмнө нь иргэний боловсрол хичээлээр ерөнхийдөө нэг удирдлын
1-2 цагийн журмаар ерөнхийдөө Монгол ёс заншлыг заадаг. Хүүхдүүд маань практик амьдрал дээр гэр орноос аав ээжсээ суралцдаг байсан. Бид нар энэ зан заншлын өргөөтэй болсноор хүүхдүүд маань бүр орчиндөө төлөв шиг сурах боломжинд бүр илүү ихээр хөгжиж сурагч болгонд нээлттэй үйл ажиллагааг хөгжүүлж яваа. Хүүхдүүд маань шагаан наадгаагаас гадна үндэсний хөлөг тоглоомоор тоглож мөн сурцгааж байна. Хүүхдүүдийг хөгжүүлэх Монгол ухаан сургадаг. Тийм болохоор энэ өргөө боловсролын маш том дэмжлэг болсон. Хүүхдүүдэд дамжуулаад за арга гэр за тэдний асран хамгаалж байгаа. За эцэг эхчүүдэд бас дамнууд үзүүлж байгаа. Соён гэгэрүүлэх за тэр дундаа ерөнхий боловсролын сургуулийнхаа цахим анги за дээр нь зан заншлын өргөн дөрөв тулгуурлаад за залуу үе одоо сургууль хүмүүжүүлэх ахмад наснуудын холбоо бий болгох бодол төлөвлөгөөтэй байж байгаа. Хурдны үлгий гал шар нутгийн хүүхдүүд одоо хурдан морио маш сайн ундаг, хурдан морины ундлага эдлэгэнд хэрэгэлдэг, одоо эд зүйлсээ сайн таньдаг, одоо болгох талаас нь бол одоо сургалтын хөтөлбөрт одоо оруулж бас төлхөө хэрэгжилж өгдөг байгаа. Тэгээд манай малчин ардын хүүхдүүд болцоо байдаг болохоор малынхаа одоо ундлага эдлэгэнд хэрэглэхэд одоо ямар хэрэглэгдэх хүн одоо хэрэглэх үү, тэр малынхаа одоо ашиг шимээр арь шир өснөөсоор нь хэрэгэлсэн бүтээгдэхүүнүүдийг одоо яаж боловсруулдгүү тэгээ тэрийг хэрхэн хэрэгэлдгүү ямар уламжлалаар яаж хэрэгэлдгийг юунд нь алийг хэрэгэлдгийг гэдгийг бас нэлээ ингээд сургалтын даахыг хэрэгжилж хүүхдүүд маань нэлээ тийм мэдлэгтэй болж байгаа. Нутгийн бийт төс өвгтэйгч бандрагч хэмээх хүнтэй сур сурын эдлийг боловсруулах талаар засаг даргын тамгын газартайгаа хамтарч энэ үйл ажиллагааг хэрэгжүүлж явдаг. Мөн дээр нь бийт бус өвгтэйгч их эцгүүдтэйгээ хамтарч ажилладаг. Тэгээ хуваар ерөнхийдөө ахмад багш нарын холбоотойгоо нэмж орж ирээд хуваарийнхаа дагуу бид нэр хөтөлбөрийн булан дэлгэрүүлэх чиглэлээр ажиллаж явж байгаа. Хазаарны маань одоо энэ хамар хэсэг нь энэ юм аа, толгой хэсэг нь энэ юм аа, сагалдраг нь энэ юм аа. За одоо амгай зуузаа нь энэ юм аа гэд ингээд бид нар одоо сургалтандаа ингээд нэлээд танилцуулдаг байгаа. Монголын уламжлалт ёс заншлыг сэргээх, хойч үедээ өвлүүлэх, өвөг дээцээс уламжлан ирсэн мартагдах шахсан орон нутгийн өв соёл, зан үйлээ суралцуулах, түүнийгээ үнэт зүйл болгон эрхэмлэж амьдрал ахуйдаа хэрэглэх гээд олон нийтэд сурчлан таниулахад тогтвортой хөгжлийн боловсрал 2 төслийн хүрээд хэрэгжиж буй зан заншлын өргөө чиглэгдэх юм.